Тэгэхээр гишүүд маань ерөнхийдөө нэлээд олон салбарын асуултуудыг асуулаа. Үүнтэй давхцуулахгүйгээр яг нэг хоёр тодорхой асуудлыг асуумаар байна. Та бол банк санхүүгийн салбарыг сайн мэдэх хүний хувьд бол хөрөнгийн зах зээлийн эдийн засгт үзүүлэх нөлөөлөл одоо хөгжүүлэхийн чухлыг бол сайн мэдж байгаа. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалтын бодлогын талаар ер нь ямар бодолтой байгаа гэдэг тал дээр тодорхой асуултуудыг асуух гээд байгаа. За та хэлсэн тансаг хэрэглээний татварыг нэмнэ гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тансаг хэрэглээнд зарцуулагдж байгаа тэр мөнгийг дотооддоо буюу хөрөнгийн зах зээл рүү, ухаалаг хөрөнгө оруулалт руу удирдах чадах юм бол энэ өөрөө гадагшаа валют урсахгүй байх, дотоодын үйлдвэрлэлөө дэмжих, хөрөнгө оруулалтуудад хэлэх энэ боломжийг бий болгох нэг арга хэрэгсэл болж байгаа. Үүн дээр хамгийн гол нь бид нар төрөөс юугаар дэмжиж чадах юм бэ гэхээр татварын бодлого. Санхүүгийн зохицуулах хороо болон арилжаа эрхлэгчдийн холбооноос болон одоо яг энэ хөрөнгийн зах зээлд оролцогчдын зүгээс татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд саналуудаа хөргүүлсэн байна. Ирүүлсэн байна. Гэтэл сангийн яамнаас одоо тэр саналуудаас төсөлдөө тусгасан зүйл алгаа. Тэгэхээр миний асуулт юу вэ гэхээр энэ хөрөнгийн зах зээлийг дэмжих тал дээр сангийн яам санхүүгийн зохицуулах хорооныхоо бодлогыг дэмжиж ажиллахгүй байна уу гэсэн ийм бодол төрж байгаа. Тэгэхээр энэ тал дээр таны баримтлах бодлого ямар байх вэ? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуултын хувьд Монгол банкны хуримтлагдсан алдагдал 7.5 их 80 болжээ. Нөгөө талаасаа хуульд заасан пассив активын харьцаа өнөөдөр хүнд нөхцөл байдалд ороод байна. Тэгвэл энэ талаар Монгол банкны хяналтын зөвлөлөөс өгсөн дүгнэлтэд засгийн газарт олгосон зээл нь Төв банкнд санхүүгийн эрсдэл учруулж буйтвал цаашид энэ төрлийн зээлийн нөхцөл гэрээ болон эргэн төлөлт дээр анхаарах, улмаар төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс эрс татгалзах шаардлагатай гэдэг ийм дүгнэлтийг өгсөн ба. Тэгэхээр энэ тал дээр буюу Монгол банкыг алдагдалд оруулах хэмжээнд төсөв рүү хольж утгах энэ асуудал дээр бас таны бодлого ямар байхаа гэсэн ийм үндсэн хоёр асуулт асуумаар байна. За хариулт өгье. За гончигдоржийн уян гишүүний асуултанд хариулъя. За хөрөнгийн зах зээл бол санхүүгийн зах зээлийн, банк санхүүгийн зах зээлийн одоо хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэгт төдийгүй энэ зээлийн хөв бууруулах дундаж чинэлэг давхрыг хөгжүүлэхэд хамгийн үр ашигтай тогтолцоо гэж үздэг. Тийм ч учраас бид бас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар өнгөрсөн 4-5 жилд бол тодорхой бодлогыг хэрэгжүүлж Монгол улсын хөрөнгийн зах зээл бол дэлхийд хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн бирж болж хөгжиж байсан сайхан. Үүний тулд бид юуны өмнө арилжааны банкуудыг IPO гаргаж хувьцаалах нэг хөрөнгө оруулагчтай банкуд бизнес хэд худгалдах бизнесийн шудар өрсөлдөөнийг боомлох олон хүчин зүйлийг нөхцөлдүүлж байсан учраас банкуд бол хувьцаат компани болж, паблик компани болж хувьцаа гаргаснаар бас хөрөнгийн зах зээл идэвхжсэн. Ер нь хөрөнгийн зах зээл бол одоо хамгийн сэргэлттэй байгаа ийм зах зээл болсон. Цаашдаа энэ компаниуд зөвхөн зээлэр биш, акц хувьцаа гаргаж IPO-ж энэ хөрөнгө босгодог. Энэ шинэ шиг хандлага руу сул чөлөөтэй хөрөнгийг татаж эргэлтэнд оруулдаг энэ шиг хандлага бол хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээл хөгжөхөд мөн зээлийн хөв буурахад хамгийн чухал хүчин зүйл нь болж байгаамаа. За Монгол банкны алдагдал, Монгол банкны асуудал бол засгийн газрын эрх мэдлийн асуудал биш ээ. Энэ бол тусдаа улсын хурлын харьяа байгууллага улсын хурлаас Монгол банкны алдагдал бодлогыг тодорхойлдог, хараа тус байдлыг нь хангадаг. Мөнгөний эмээс энэ Монгол банкны актив пассивтай холбоотой асуудал бол засгийн газрын биш улсын хурлын харьяанд байдаг учраас бид одоо тодорхойлж хэлж ярилцах болцоогүй таны бүр ирэх асуудлаа гэж бодож байна. За уян гишүүн тодруулж сууя. Ер нь бол санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банк их хурлд харьяатай байгаагүй харьяалын байгууллага гэдгийг бол ойлгож байгаа. Гол нь саяны миний хэлсэн Монгол банкны хяналтын зөвлөлөөс гаргасан тэр дүгнэлтэн дээр дүгнэлт буюу
засгийн газар Монгол банкны хоорондын харилцааны талаар би асуулт асуугаад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол яг Монгол банк хэвийн үйл ажиллагаа явуулаад мөнгөний бодлогоо тодорхойлоод төгрөгийн тогтвортой ханшийн тогтвортой байдлыг хангаад ингээ явхад засгийн газрын зээлийн асуудлууд орж ирээд байна. Засгийн газраас жишээлх юм бол хуримтлалын сангийн хөрөнгийг ирээдүйн өв сангийн хөрөнгийг засгийн газарт байршуулад тэнцэнээсээ буцаагаад ипотекийн хямд их үүсвэрийн зээлийг гаргаад идэг. Гэтэл тэр хоёрын зөрүүгийг чинь буцаагаад Монгол банк төлөх асуудал үүсэж байгаа юм. Тэгэхээр энэ бол цэвэр одоо юу гэдгийг засгийн газарт хамааралгүй асуудал гэж үзэж болохооргүй байгаа. Нөгөө талаасаа яг энэ хөрөнгийн зах зээлийн хувьд бол би яг саналаа хэлмээр байгаа юм л да. Энд чинь микрофон ашиглаад бас хэлжээ гэж бодож байна. Анхдагч арилжаа сайн байв. За 1 минут нэмж өгье. Энэ дээр хамгийн гол нь хоёр дахь арилжаа яагаад сайн явж чадахгүй байна вэ гэвэл биржийн бос зах зээлээ бид нэр дэмжмээр байна. Тэнд хамгийн их бонд, хамгийн их хөрөнгө оруулалтын асуудал явагдаж байгаа. Гэтэл тэн дээр нөгөө 10% татвар, ногдол ашиг дээр нь ч 10%, хүүгийн орлого дээр ч 10%, арилжаа хийсний буюу capital gain tax бас 10% таа байгаа. Энэ нь яг татварт нөлөөлөх нөлөөллөөрөө айхтар өндөр хувь биш мөртлөө энэ нь өөрөө хоёр дахь арилжаанд буюу хөрөнгийн зах зээлд оролцох хөрөнгө оруулагчны идэвхийг сулруулад байгаа маа. Энэ тал дээр бол яг оруулах тодорхой саналуудаа сангийн яамд өгсөн боловч татврын багц хуулинд тусгагдахгүй байна. Тэгэхээр энэ нь өөрөө төсөв хэрэг одоо хилцэгдэж эхлэхээс өмнө энэ асуудал яригдахгүй бол 26 онд энэ дахиад хэвээр үлдэх гээд байгаа байхгүй юу. Тийм учраас энэ тал дээр бас анхаарч өгөөсэй гэдэг ийм саналтай байгаад.